Сайн байцгаана уу? Та бүхэн тэгээ дараагийн бичлэгээр уулзж байгаад маш их баяртай байна. Энэ удаагийн дугаартаа дэлхийд даяар 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй. Өдөр бүр 100 сая гаруй зураг, 500 сая гаруй стори нийтлэгдэг. Өдөрт 4.2 тэрбум лайк дарагддаг. Нийтдээ 50 тэрбум гаруй зураг болон бичлэгийн сантай Instagram хэмээх томоохон сошиал платформыг танилцуулахад бэлэн боллоо. Та Instagram-ын тухай илүү ихийг мэдхийг хүсвэл энэхүү бичлэгийг дуустал үзээрэй. Стэнфорд их сургуулийн инженерийн ангийг 2006 онд төгссөн Кевин Систром нь Google компанид ажилд орж улмаар 2009 онд өөрийн стартап бизнесийг эхлүүлэхээр ажилласаа гарчээ. Ажлынхаа хажуугаар шөнө бүр сонирхлынхаа дагуу код бичдэг байсан тэрээр анхны Bourbon гэх аппликейшнийг зохион бүтээв. Энэхүү аппликейшн хүмүүс өөрсдийн байгаль байршлаа заадаг аппликейшн байсан юм. Хөрөнгө оруулагчдад аппликейшнаа танилцуулан $500,000 санхүүжилт авч чадсан ба өөрийн зохиосон аппликейшнийг улам сайжруулах талаас хичээн ажиллаж байв. Кевин Систромд ажлын хамтрагч шаардлагатай байсан бөгөөд тэрээр их сургуулийнхаа танил болох фото зураг сонирхогч Майк Регертэй хамтран ажиллахаар болов. Bourbon application Foursquare гэх аппликейшнтэй тун төстэй байсан бөгөөд тэр хоёр бүхий л зүйлийг дахин шинээр эхэлж ганц зүйл дээр анхаарлаа хандуулан ажиллахаар шийдсэн нь зураг байлаа. Эцэст нь Bourbon гэх нэрийг сольж цоошин нэр өгсөн нь Instant болон Telegram гэсэн хоёр үгийг нийлүүлэн зөвхөн зураг дарж бусдаагаа хуваалцах аппликейшн болох Instagram-ыг зохион бүтээжээ. Тэд энэхүү аппликейшнийг бүтээхэд ердөө 8-7 хоног зарцуулж 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр албан ёсоор нээсэн. Instagram нь App Store дээр тавигдсанаас хойш эхний 24 цагт 25,000, эхний 7 хоногт 100,000, 2 сарын хугацаанд 1 сая хэрэглэгч таталтыг бүртгүүлж маш том тесрэлтийг хийж чаджээ. 2011 оны 1 сараас эхлэн Instagram нь шинжилэлт хийж хаштаг ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэснээрээ хэрэглэгчид өөрийн дарсан ижил төстэй зургуудыг хайж олоход илүү хэлбэр болсон юм. Тухайн оныхоо 9-р сард Instagram нь 10 сая хэрэглэгчтэй болон өсжээ. 2012 оны 4-р сард Instagram Android үйлдвэрлэлийн системээр татах боломжтой болсноор ердөө ганцхан өдөрт 1 сая таталт хийгдсэн байдаг. Тухайн онд Twitter компани Instagram-ыг $500 сая худалдаа авах хүсэлт илгээсэн боловч Kevin Systrom татгалцсан байдаг. Харин Facebook компани $1 тэрбум Instagram-ыг 2012 оны 4-р сарын 9-нд худалдаж авсан. Мөн тухайн онд төлбөртэй пост тавигдах болсноор маш их хэмжээний бизнес эрхлэгчдэд өөрсдийн бараа бүтээтгүүнийг сурталчлах боломжийг олгосон юм. 2015 оны 9-р сард 500 сая хэрэглэгчтэй болсон. 2016 оны 8-р сард Instagram нь стори хийх боломжтой болов. Үүнийг Snapchat аппликейшнээс санаа авсан ба Snapchat-ийн хэрэглэгчдийг өөрсдөндөө татах зорилготойгоор хийсэн гэдгээ. 2018 оны 6 дугаар сараас Instagram YouTube-тэй өрсөлдөх зорилгоор IGTV-г нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгчид 10 минут хүртэл бичлэгийг өөрийн хуудсандаа байршуулах боломжтой болсон юм. (2019 онд Instagram нь хэрэглэгчдэд учрах дарамт шахалт, өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэй нэгт холбоотой байх боломжийг олгохын тулд лайкны тоог нууцлахар болсон юм. 2020 онд нийтдээ 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон байна. Instagram нь одоогийн байдлаар хоригдсон 3 улс байдаг. Үүнээс Хятад болон Хойд Солонгос Түрк 3 юм аа. За Instagram-ийн хамгийн анхны логог 2010 онд Kevin Systrom өөрөө зохион бүтээж байжээ. Аппликейшны гол зорилго нь зураг бусадтайгаа хуваалцах, мөн төрөл бүрийн эффект оруулж зураг анзлах байсан бөгөөд үүнийг төлөөж Polaroid камерны голд нь солонгыг дүрслэн хийсэн байдаг. Гэвч лого хит болох байсан учраас Kevin Systrom мэрэгжлийн хүнээр логогоо хийлгүүлэхэр болж дизайнер Colorizer-аар дараагийн логог хийлгүүлв. Colorize логоны санааг Bell & Howell гэх компани 1950 оны камерны загвар дээр суйрлан хийсэн байдаг. Энэхүү логог 2010-аас 2011 онуудад буюу 1 жил ашиглаж байжээ. Үргэлжлүүлэн бага зэрэг шинжилэлт хийснээр уг логог 2016 хүртэл ашиглажээ. 2016 оноос одоо хүртэл ашиглаж буй лого нь илүү минималист болсон ба Instagram-ын бүхий л функцийг өөртөө агуулсан байдаг байна. Instagram-д постлогдсон хамгийн анхны зураг Kevin Systrom-ийн нохооны зураг байдаг. Хамгийн олон дагагчтай аккаунт бол Instagram юм. Нийтдээ 343 сая дагагчтай. Хамгийн олон дагагчтай эрэгтэйгэр Португал улсын тамирчин Криштиано Роналдо 212 сая дагагчтай юм байна.
Харин хамгийн олон дагагчтай эмэгтэйгээр дуучин Ariana Grande 180 сая дагагчтай. Хамгийн олон лайктай зургаар ердөө ганцхан өндөгний зураг байдаг юм байна. Монголын хамгийн олон дагагчтай 3 эмэгтэй. Нэгдүгээр дуучин Уука 459 мянган дагагчтай. Хоёрдугаар жүжигчин Дүлгөн 398 мянган дагагчтай. Гуравдугаарт жүжигчин Шүүдэр цэцэг 327 мянган дагагчтайгаар тус ихний 3 байранд бичигдсэн юм байна. Харин Монголын хамгийн олон дагагчтай 3 эрэгтэйгээр нэгдүгээрт дуучин Бол 334 мянган дагагчтай, хоёрдугаарт комедиан Идэр Од 307 мянган дагагчтай, гуравдугаарт жүжигчин Цогтоо 261 мянган дагагчтайгаар ихний 3-т бичигдсэн юм байна. Хамгийн их тавигддаг хоолны зураг бол пиццаны зураг байдаг бол хоёрдугаар сушины зураг байдаг байна. Instagram-д хамгийн их ашиглагддаг фильтр бол зүрхэн нүд юм. Хэрэв та өөрийн Instagram аккаунтынхаа дагагчдын тог өсгөхийг хүсвэл эдгээр 5 зүйлийг танд санал болгож байна. Нэгдүгээрт та зураг бүрийнхаа доор тухайн зургийг тодорхойлж өгсөн хаштагийг заавал ашиглаж байгаарай. Доотол нь 7-оос 10 хаштагийг ашиглавал илүү сайн байх болно. Ингэснээр тантай ижил төстэй зураг оруулдаг хүмүүс таныг хайж болоход илүү хэлбэр болно гэсэн үг. Хоёрдугаарт мэдээж та Instagram аккаунттай идэвхтэй байх. 7 хоногт дунджаар 3-аас 4 бичлэг юм уу зургийг заавал нийтэлж байгаарай. Гуравдугаарт чанартай зураг. Хэдий ч сайн чанартай зургийг төдий ч таныг дагах хүмүүс олон болно гэсэн үг. Дөрөвдүгээрт таны Instagram аккаунтны үзэмж аль болох хар бараан зураг битгий хийгээрэй. Харин эсрэгээрээ бор, цэнхэр, шар зургуудыг хийвэл хүмүүст илүү содон харагддаг. Тавдугаарт танд ирсэн комент болгон чат болгонд буцаад хариу өгч байгаарай. Ингэснээр та харилцаанд орж тухайн хүмүүс таны хийсэн зураг болон бичлэгийг хамгийн түрүүнд харах боломжтой болдог. За энэ үрээд энэхүү бичлэгээ өндөрлөе. Хэрэв та бүхэнд бичлэг таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Мөн дараагийн дугаарт ямар төрлийн бичлэг оруулахыг хүсэж байна? Комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.